Сайн байцгаана хүмүүс үзэгч сонсогчдоо. Өнөөдөр бид бүхэн бас нэг онцгой хэргийн тухай ярихаар болсон байна. Ой дотор орж яваад алга болсон 3 хүний тухай ярина. Нэлээд сонирхолтой сэдвүүд байна лээ. Уншиж суусан. Ерөөс архангай юмаргүй санагдсан. Тийм сэдвүүд байна. За тэгээд би олон юм уншаад явах бож байхдаа ярих боломжийн шууд болгоё доо. За өсгөөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За үзэгчдтэй мөн сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ дугаарыг өсгөө өтөр хамтарч хийхээр ярьсан. Тэгээд өсгөөдөө хэрэгүүдээ уншуулсан. Ямар үлийг хийж ийшээ явсан болох гэхэд тийм яриа битэрийн оронд өрнөсөн. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. Ерөнхийдөө бол умардын тайган бүсийн тухай бид нар ярих юм. Энэ дээр бол Яна болон Сергей нар тохиолдсон хэрэг. За тэгээ мөн Америк нэгдсэн улсын Yellowstone National Park гэж байдаг тийм. Yellowstone-ийн үндэсний цэцэрлэг түргээд ингээд. За зарим их сурвалжууд болгож авсан бүтээлүүд дээр бол хамгийн анхны тус хамгаалалттай газар гэж явдаг гэдэг. За энэ дэхтэй одоо бол маргаантай байгаа тийм ээ. Тэгэхээр энд болсон хэрэгүүдийн хүү юм ярихад бэлэн боллоо. За ингээд шууд эхлэе. За мэдээж ярихын өмнө эхлээд тайг гэж юу гэдэг ойлгох хэрэгтэй. Ер нь тайга гэж ярьдаг шүү дээ. Оросд бол тайга гэж яриад байгаа тийм. Тэгээд энэ тайг гэдэг нь бол яг нөгөө нэр нь бол Boreal Forest гэдэг буюу сэрүүн бүсийн ой гэж юу ойлгож болно. За ийм ойны хөвчлэн одоо нас, хус гэх мэт сэрүүн бүсэд урах чадвартай шилмүүст голдуу ийм зохиолсон модтой бүхэн ийм ойн бүс юм байна. Тэгээ ер нь энийг бол ингэдэг юм билээ. Дэлхийн газрын хамгийн том хуурай газрын биом гэж явдаг юм байна л да. Одоо бит гэж явдаг. Тэгээд тайг буюу сэрүүн бүсийн дэлхийн бөмбөрцөг ерөөдөө бол умар тагас гэж ер нь баг ойлгож болно. Одоо газрын зургаар бас оруулах бах. Ингээд ногооноор ингээд тэмдэглэсэн. Тэр бол ер нь умар тагасын бүр тодруулж ярих юм бол умард Америк төв. За мэдээж Евраз буюу одоо Евраз төв. За бүр тодруулах юм Скандинавын хойг, Оросын нутаг, Казахстан, Монголын хойд хэсэг тэрч байтугай бүр Японы хойдлын арал болно. Хоккайдогийн арал гэдэг байгаа шүү дээ, том арал байгаа. Саппоро өдрийг хот байдаг те. Тэр хүртэл үүнд хамаардаг. Жилийн ихэнх үед ерөн сэрүүн байдаг. Хойд Америкийн тайгад голдуу гацуур ургадаг бол Скандинавын хойг буюу Норвег, Финлянд, Швед, за Данд бол хус, гацуур нас илүү холилдох маягаар ингэж ургадаг. Ер нь нэг юм тэнцвүүр төр жигд маягаар тархсан байдаг. За харин Сибирийн буюу одоо Оросын тайгад бол шинэс нас голдууд ургадаг. Ийм онцлогтой. За энэ тайган бүс нь үүсгээд яг тэр үүслийн тухай бол эдгэнтэй судлаачид бол янз бүрийн таамагуудыг гаргаад байгаа. 12-оос 15 мянган жил болж байгаа гэсэн нэг ийм судалгааны ажил бол би уншсан. Тэгээ тэр тайг гэдэг нэг нэр яваад байгаа шүү дээ. Оросч үг юм шиг, Монголч юм шиг тий. Тэгэхээр тайг гэдэг нь бол энэ түгээмэл хэрэглэгддэг нэр юм байна. Ер нь тайг гэхлээр бүгд ойлгодог. Умардын одоо шилмүс тийм юм байна гэдэг. Тэгээд орос үг гэж үздэг боловч сүүлийн үеийн судлаачид бол тайг гэдэг нь монгол үг ээ. Эсвэл одоо бүр түрэг хэлнээс гарсан байж болох юм үг гэсэн таамгийг бол дэвшүүлсэн судлаачид байд юм байна. За яг тайган бүс буюу одоо энэ Boreal Forest гэдэг байгаа шүү дээ. Тэгээд сэрүүн бүсийн ой гэдэг. Хэрвээ зөвхөн километр квадратаар нь бодож авч үзэх юм бол 17 сая хатгаа дөрвөлжин километр гэж. Энэ бол одоогийн Оросын холбооны улсын нутагтай. Буюу дэлхийн хамгийн том газар нутагтай улстай тэнцвүүц. Ийм их одоо ой байна гэсэн үг л дээ. Энэ нь бол дэлхийн хуурай газрын бараг 12% шиг хуу. Ийм нутгийг эзэлж байгаа. За энэ хэмжээгээр бол дэлхийд цөлийн бүсийн дараа 2 дугаарт ордог юм. Цөлийн бүс нь арай илүү том байх гэсэн үг байна те. Тэгээд хамгийн том зан хил бол мэдээж одоо ойлгомжтой. Хүний үйл ажиллагаа, ойн аж ахуй, за тэгээ уул уурхайн холборлолт мэдээж энэ дээр бол заавал бас анги ярьдаг. За энэ тайган бүсэд бол нэг жилд нэг за байрлалаас хамаарат нэг 250-аас 750 мм тундас ундаг гэсэн. Манай одоо хөвслийн бүс ч юм бол тундас арай илүү унж байгаа шүү дээ. Одоо говийн бүстэй ч юм уу, хээрийн бүстэй ч юм уу харьцуулахад те. Тэгэхээр тийм юу бол үзүүлэлт бол байдаг юм байна. За зуны улирал нь богинохон, тэгээ сэрүүхэн, тэгээд манантай өдрийн тухай олон гэдэг юм. Ерөнхийдөө тэнд ууршилт явагдахаас гадна ингээд нөгөө бороо ингээд нөгөө ерөнхийдөө ингээд манан татах юм тохиолдол нэлээд байд юм байна л да. За тэгээд нөгөө тайг гэдэг үгнээс хамаарат одоо бас янз бүрийн нэршлүүд бий болж байгаа юм л да. За тухайлбал тайган адууч гэдэг юм те. Тэгээ энэ бол тайган адуу гэдэг нь бол тэр ян сардаг уултай якут те цасыг ундах газар бодлоо хэлээ л те. Якут байна, хойд төлөөр очмоор нутаг гэсэн хүүтэн төсвөртэй нэг төрлийн адуу бас тайган адуу гэж нэрлэдэг юм байна. Үйлдвэр юм байна. Тэгээ мөн Монголын хойд хязгаарын хүслийн тайг хавийн дархад нутгийн цагаан адуу гэж бас эндээс яригдаад байгаа. Тэгээ тайган бүслүүр гэдэгт бол газар нутгийн өвөр амьсгалын онцлогоос нь хамаарат
шилмүстэй зохиосон тэр нутгийг л ерөөхдөө хийлээд байгаа. За шилмүстэй гэдэг нь ерөөхдөө сэрүүн хүүтэнд урах чадвартай, амьдрах чадвартай юм уу гэсэн үг юм байл да. Тэгээд урагшлаад нөгөө дэлхийн бөмбөрцгийн экваторын дагуу нөгөө jungle гэж бид нэр гэдэг чинь монголоор бол ширэнгэн rainforest гэж яриад байдаг шүү дээ. Тэр бол нөгөө шал өөр мод навчид мод ихтэй гэх юм уу да тий. Энэ хойд бүсийн хой бол шилмүст мод ихтэй. Ерөнхийдөө хүүт муур амьсгал дасан зогцсон гэдгээр нэлээ юу дадаад ой тайг гэдэг үг байдаг тий. Тэр нь бол шивүү аюу хойд модтой гэсэн утгатай юм одоо үгшил байгаа юм л та. За өнөөдөр бидний ярих сэдв нь ийм байна. Нэг залуу самар түүхээр тайвар ороод мөнгө хийгс. Тэгээ мөнгө гэж явж байгаа ш. Тэгээд сургаггүй алга болсон. За түүнийг дагаад явхад за сүүлд хайсан маань хош модон дээр юм эртний юм загалмай яасан байгаа байхгүй. Ингээ сийлц ингээд нөгөө зурцсан өөрөө. Тэгээд энэ хэрийг бол яг осол гэхээсээ л аимшигт цус тэрэг болсон үед ерөнхийдөө юм тэмцэлийн ул мөрөд бас олсон байна. За тэгээд хин ийм зүйл хийсэн болоо яагаад бүх хувцас буу зэвсэг ор мөргөө алга болов өөр нэгэн тохиолдол болохоор ингэж байгаа. Нэг охин гэр бүлийнхэнтэй хамт самранд явж байгаа байхгүй биш жимсэнд яваад тэгээд ээжээсээ ердөө нэг 10 метрийн зайтай байжгаад орс руу алга болсон. Тэгээд ерөөс асуулт ингэж л гарч ирж байгаа юм л тэр юмнуудыг уншаад сонсохоор ой дотор яг хаашаа алга болчихсон. Тэгээд энэ тайг гэдэг нь бидний мэдгүй ямар аимшигтай нууцыг өөртөө хадгалж идэм болоо. Тэгээд аврагчдад эсэн мэнд олдсон азтай хүмүүсийн яриа тийм алга болсон агшинд юу болсон талаар ямар айц төрм нарийн ширийн баримтыг өгүүлдэг вэ? За энэ талаар ерөөхдөө хэдүүлээ тодруулах гэж үзье тийм ээ. За Оросын холбооны улсын онцгой байдлын яам гэж үгдэм байна л да. Тэр нэг юм сонирхолтой статистик гаргасан байна. Ойд тойрсон хүмүүсийн ойролцоогоор 90% нь бол холддог юм байна. Амьд эсэн мэнд аврагчд бол олж чаддаг юм. За 8% нь тодорхой шалтгаан болмоос гэж. За энд нь нөгөө хурц өвчнөд тусах, за биеийн хүндрэл одоо өлсөгч гэдэг юм уу, осгогч гэдэг юм уу те. Амнаас алдсан байдалтай болдог. Харин 2% нь хизэж олддог гэсэн юм судалгааг Оросууд гаргасан байна. 100.2 нь. Одоо 100.2 гэсэн үг шүү дээ те. За өнөөдөр бид нэр тайгаад хүмүүс алга болсон хэд хэдэн харамсалтай юм түүхийг задлан авч үзнэ. За зарим тохиолдолд бүр логикоор тайлбарлах гэж түүхтэй маш олон асуулттай. Тэгээд нэг юм зарим бүр ойлгомжгүй тий. Тэгээд ер нь энэ хэрэгүүд биднийг хаашаа хөтлөх бол төгсгөлд нь бидний юу ямар зүйл үлээж байгаа бол за алга болсон хүмүүсийг бид олж чадах болов уу гэсэн энэ л одоо юугаар ингээд судалгааны ажил эхэлж байгаа юм л да. За энэ дээр хамгийн ихний хэрэг дээр Сергей Роман Олег гэдэг ах トゥ За Нерчинск хотод төрж өссөн. Яг тэр хэрэг явдал өрнөсөн Красноярскийн хязгаарын тэр урлуг тосгонд бол тэдний илэн цүгэн амьдарч байсан. Сергей анх удаа өвөөгөө эргэж очихдоо энэ газарт бол жинхэнэ одоо өөрийнх нь орон зай мэт санагдсан гэж байгаа. Ерөөсөө сэтгэл зүрхээ өгч гэсэн үнэхээр гоё газар. Тайг бол түүнийг эргэлт буцалтгүйгээр өөртөө татсан гэж байгаа байхгүй Сергейг. Ингээд тосгонд байшин худалдаж аваад мэдээж тавилга хэрэгсэл бүх юм аваад за ингээд гэр бүл зохиогоод тэг өрхт одоо өрхийн тэргүүн болоод их нэртэй болоод за тэгээд охин хүүтэй болсон байна. За тэр тухайн үед бол 4 сар багцаа юм шиг маа хаврын нэг өдөр 4-р сард Сергей тэр нутгийн ирчүүдтэй хамт төлөө бэлтгэхээр хойд орсон байна. Тэгээд 7 хоногийн дараа тосгондоо буцаж ирээд хамт явсан хүмүүсэд хэлсэн байна. Дахиад яаралтай явах хэрэгтэй байна гэд тэгсэн байна. Тэгээд ганцаар явсан гэж байгаа юм байна. Тэгээд яг хөө тэр ингээд хамт явж байгаад тэр нэг хэсэг хүмүүстэй хамт явж байгаа тэдрээсээ салаа явсан байна. Тэнгууд нөгөө хүмүүс нь ойдоо ингээд ачхуугаар хийгээд мод зодоо цуглуулад байгаа шүү дээ. Тэгээд тосгонд ирсэн чинь Сергей нь байдгүй. Дөрүүлээд явсан байдгүй. Эхэндээ бол яг ойд дотор өөр газар шилжээд бас ингээд мод төлөө бэлдэж байгаа гэж бодоод тэгээд нөгөө хугацаа өнгөрөөд нөгөө хүн чинь ирэхгүй шүү дээ. Тэнгууд нь төгшөж эхэлж байгаа. За ингээд 5 дугаар сарын 2-нд алга болсон ирийн эхнэр нь төрөл садантнаа мэддэгдээд маргааш нь өөрийнх тэрний дүү Роман урлуг тосгонд ирж байгаа. За ингээ ирэлд нэгдэж байгаа. Цагдаагийн зүгээс судлаад тэгсэн байна л да. Төрөл садаа оролцохгүйгээр одоо ой дотор их ирэл эхлүүлэх боломжгүй гэж мэддэгдээд эцэст нь бол ирэл эхлэхэд одоо тэмдэгтэй ч хөтөж байсангүй нутгийн хамгаалагчид хууль журмыг бүрэн ойлгоогүй ер нь тэр техник хэрэгсэн гэсэн тэр намагтай шивээ таазаа явах боломжгүй тийм газар байсан байна л да. Тэгээд анчид болохоор тэр анчдын өвлийн замыг шалгасан байна. Тэгээд ер нь бол тэндээс ингээд алга болсон хүний уул мөр ерөөсөө олдоогүй. За тэнгуут нь ерөөхдөө ойгоос бүх хүмүүсийг гаргах тушаал өгөөд тэгээд нэг мэрэгжлийн ирэлж тайг болчихсон. Энэ оролцож гисэн байна л да. Энэ хэрэг болохоор Забайкальск гэж ярьдаг шүү дээ тий. Энэ хэргийг Забайкальскаас Бурят руу шилжүүлээд тэгээд
алга болсон айгуул тийш явцсан гэж магадгүй гэж үзсэн баг. Ингээд тийм тавыг дэвшүүлээд явсан. За ингээд төрөл сад нь бол нэлийн ажиллагаанд оролцож байгаа шүү дээ. За тэгээд бусад тосгоноос хүмүүс ирж нэгдсэн. За тэр аваар явдаг, ан хийдэг, модонд одоо түлээ түлш бэлддэг хүмүүс бол ирлийн ажиллагаанд оролцоод өдөрт бүр 30 км орчим газрыг самалсан гэж байна. Тэгээд юу ч болохгүй. Тэгээд сэргээтэй холбоотой ямар ч уул мөр болдог байна. Тэгээд Раманы хувьд бол сэргийн төрсөн дүн хайгуулын бүсэд багтахтай тосготын нэгнээс нөгөөд ингээд шилжиж яваад ингээд тайгад нэвтэрч ороод өөрөө яваад байсан байна. Тэгээд явнаар ч хайж байгаа тэр чинь морьтой хүмүүс хайж байгаа үр дүн гарахгүй. Хаашаа асуу уснаа гэдэг. Тэгээд энэ 2024 оны хавар болж байгаа үйл явдал чинь ер нь л яг сэргийн сүлдэнд дурсаж ярьсан байдаг. Техник болон мэрэгжлийн ур чадвартай хүмүүс асар их дутагдж байсан. Бид нар яг цагаатлах юмч мэдгүй юм байлээ гэдэг тийм утгатай ярилцлагыг сүлд өгсөн байт юм билээ. Тэгээд сэргийн хувьд бол өөрөө бас нутгийн эдийг гуйж исэн, ятгаж исэн, зарим тохиолдолд хөлсөлж чадж исэн тий. Тэгтээ айгүй цөөх хүмүүс бас ингээл нөгөө зарим нь ингээл үүдээ. Ер нь бол нэг тим яриа юм л гарсан байлээ. За одоо бол олдохгүй тий. Зарим хүмүүсийн дунд бол та нар бол хүч мөнгөө шал дэмий юм барж байна гэдэг. Тэгсэн байгаа байхгүй. Тэгээд төрийн байгууллага ч гэсэн маань адилхан. Яг нь гэхдээ яг тэн дээр бас ярьсан байгаа сэргээс үл маш хүн сурталтай. Ингээд нөгөө ажил хийх гэж ингээд зүгээр одоо манайхаар бол ингээд дэвж шаваал байж идэг тийм нэг барилтгаасаа таахалцсан гэж. Тийм байдлыг аягүй анзаарсан юм л та. Тэгээд ер нь бол яг нэгэнт алга болчихсон учраас хайгуул бол үр дүнгээ өгөхгүй гэдэг байр суурьтай хүмүүс бол нэлээд байсан баг. За ингээд сэргийн ах дүүс болох тэр Алиаг Рама гэдэг бол ВАЗ 400 ВАЗ марк одоо фургон машин худалдаж авсан баг. Тэгээд машин тэгээд ой дотор гацсан, тэгээд 2 удаа нам суусан гэж байгаа. Тэгээд татж гаргасан, эвдэрсэн, тэгээд ерөөсөө маш хүн дөнгөнд ерөнхийдөө нийтдээ бараг 8 удаа шаварч суусан гэж байгаа. Тэгээд машин бол явахаа аргагүй. Ингээд ерөөсөө 40 км орчим ямар ч замгүй тийм намаг шалбаагтай ойтой тийм газараа самналт хийсэн байгаа. Энэ үед бол ер нь бас тэр айгүй аврагчд бол тэгсэн байгаа. Салют буудаж үтсэн байгаа. Хашгирч нэрээр нь дуудаж үтсэн байгаа. Анхаарал татгаж нэлээд үтсэн байгаа байхгүй. Ингээд хайсны эцэст бол нэлээд наривчлан шалгасан эцэст бол зам таарлцсан тэр нэг даавны өөдс байгаа юм, хугарсан мөчрүүд байгаа юм, амтны мөр зэргийг ажиглаад тэгээд юу яаж байгаа. Энэ аяллаа одоо хайгуулын хөдөлмөр Раманы хувьд бол маш их туйлцсан гэж байна. Бүр 10 кг тийм хайсан. Маш их чи хайсан гэж байгаа байхгүй. Тэгээд хайгуулд оролцохсод бол ерөнхийдөө анчид байсан. Тэгээд анчид бол тэгж байгаа. Өглөөнд ерөнхийдөө өвлийн байшингууд гэдэг юм шүү дээ модод. Тэн дотор байрлаад тэгээ өглөө эрт ороод тайг руу ордог, хайдаг. Тэгээд нартай оролдож одоо орой орж ирдэг. Тийм байсан ба. Тэгээд тайг гэдэг бол ер нь ой гэдэг чинь яг мэдгүй үндэ бол айгүй аюултай газар байхгүй тий. Тэгээд ерөөсөө ингээд эрэлжиж гэсэн өөртөө төөрчгöd байсан гэж байгаа. Жоо хэдхэн 10 м ингээд саллал явхад ямар ч нэг ориентацх болоод зүг чигийг баримжаагүй болоод тэгээд ингээд тэгээ тайг тэр төөрж байгаа хүн сэргээ өөрөө төөрч биш Раман өөрөө төөрсөн байгаа бас нэг хэсэг. Тэгээд өөрийнх нь төр төрж байгаа мэдрэмж нь тэгж байгаа байхгүй. Ямар ч юм юг болчтой юм. Нэгдүгээр сандрал байд юм байна. Тэгээ ямар ч юг болчих юм гэж байгаа. Ориентацгүй. Орон зайн баримжаа ерөөсөө байхгүй. Тэгээ ингээд хаана хаашаал харна ингээд том мод харагдаад байдаг. Тэгээ ер нь бол яг энэ түүхийг судлаад уншиж байгаа тэр нутгийн иргэдийн үл тоомсорлолт гэж байгаа. Онцгой анхаарал татж байгаа байхгүй. Тэгээд хөршүүд нь тэгсэн байгаа. Ингээд аяллаа ажилд явъя гэсэн чинь хэлж байгаа шалтгаанууд нь болохоор би одоо хадлан дээрээ нэг шон босох хэвээр тэр ажил маань одоо хэцүүдлээ. За эсвэл одоо байшингийнхаа дээврийг нөхөх хэрэгтэй байна гэдэг. Ерөнхийдөө өөрсдийнхөө ажлыг нэлээд чухал гэжсэн. За ингээд энэ үед бол нэрчээс котосоос хүмүүс ирж мөнгөөр дэмжиж тусалсан, хандив аян өрнүүлсэн. Ингээд тэр яг тэр сэргийн амьдарч исэн тосгоныхан бол айгүй тийм хүүтэй үндэ гэсэн гэж байгаа. Ер нь их хойрог хандж байгаа. Энэ тэндээс ирсэн нөхдүүд бол хайгуул ажил дээр нэлээд энтэгтэй оролцож байсан байна л да. Тэгээ ер нь тэгж байгаа. Төрөл сад нь бол энэ байдлыг нэлээд онцлсан байна. Тэгээд ерэн сурвалжлах мэдээлэл тэр хавьяас асуухад бол мэдхээсээ мэдхгүй ч нэлээд олон байсан байгаа байхгүй. Монголчууд бол нэг үгүй амны хэрэг гарчаа тэр аваар ингээд хүн ерэн сурвалж ажиллая гэдээ очсон ч үгүй би тэнцээ очиж нэг үнэнийхээ баасыг хамахгүй болохгүй нэ. Ухааны юм яриад байгаа нас ер нь агаар нэг божтаараа тий. Яг зөв. Тэгээ яг энэ дэр ингэсэн баг. Нисэх багийнхын энэ дэр ажилласан баг.
Тэгээд яг романыг суулгаад ингээд ниссэн байгаа юм л да. Тэгээд үр дүн болоогүй. Ерөөсөө тэр шигүү ой дотроос бол нисдэг хэрэгтэй хүн хайна гэдэг бол ерөөхдөө бохол өвсөн дотроос зүү хайж байгаа да. Тун адилхан. Тэгээд найдвар ерөөхдөө ингээд унаад байгаа. Тэгтээ нөө хар гэрийнхэн бол найдвараа тээгээд байгаа байхгүй. Тэгээд ирлийн эхний үед бол ирэл айгүй хүнд байсан талаар роман өөрөө дурсаж ирсэн байдаг. Тэгээд өөрөө бол унтаж чадаагүй, хоолч одоо хоолоо хоронд авахгүй. Тийм байсан. Тэгээд өөрөө тэгж байгаа юм л да. Би энд ингээд улаан газар сууж байхад сэргийн мэнтэнд амьд үлдэхин төлөө тэмцэж байна гэсэн бодол бол ерөөсөө толгооноос нь салаагүй. Тэгээд ер нь өөрөө тэгж байгаа. Дотор нь байгаа ямар нэгэн үл мэддэггүй миний дотор ингээд одоо намайг ингээд угтчаад ингээд тайгар ингээд яагаад байна? Оруулах гээд байна. Тэгээд би одоо ингээд орох хэрэгтэй гэдэг. Тэгэл ерөөсөө ирэл ингээд гарах болгондоо л тэгдэг гэж. Одоо л олдно. За яг одоо л олдох хэрэгтэй. За яг одоо л олдох хэрэгтэй гэдэг юм яагаад ч тийм далдын найдвар байгаа гэсэн гэж байна. Гэвч одоо хүч чадал нь барагдана. Цаг хугацаа одоо өнгөрөх хэрээр нөөц нь барагдана. Тийм мөнгөгүй болно. Ингээд одоо буцхаас өөр аргагүй болно. За ингээд ер нь бол ингээд маш их урам хугаралтыг мэдэрч ирсэн. Тэгээд ийм байдал бол дахин давтагдсан. Роман бол нийтдээ тайгаар 20 удаа орсон байна. Сэргийг хайж. Ингээд бүх тосноор явж зарлал нааж исэн. Зарим шатхуун түгээ станц дээр бол зар өлөх гэсэн боловч загнуулаад тэгээд эсвэл ингээд наачаад явангууд нь хуулцсан байдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлууд нэлээд анзаарчихсан гэж байгаа. Тэгээд яагаад гэдгийг сайн ойлгоогүй гэж байна. Гэтэ үл тоомсорлууд нэлээ явсан. Орон нутгийнхан бол олдохгүй гэж бол нэлээ хэлдэг. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам бол сэргийн үлдэгдлийг ч гэсэн олох байх гэсэн найдвар нь хайжим тавир нь бөхж исэн байна. За тэгтээ мэдээж бууж өгөөгүй. За нэг зүйл тодорхой болсон гэж байна. Сэргийн хувьд бол санаатаагаар зугатаах эсвэл өөртөө гар одоо юу гэдэг ингээд нэг амиа хорлох молох ч юм уу тийм үйлдэл гарах хүн биш гэж байгаа. Гэр бүлээ орхиж явах тийм зүйл бол байхгүй. Тэгээд яг тиймэрхүү таамаг хүмүүс гаргадаг байсан байл да. Ингээд одоо гэр бүлийн хар гэрийн асуудал асуулаач гэдэг юм мөнгө төрийн асуудал асуулаач гэдэг юм ингээд ойроож амиа орлсон байж магадгүй гэсэн таамагийн хүмүүс гаргахад бол тэн дээр бол роман бол инээдэг гэсэн гэж байгаа. Тийм ямар ч үндэс байхгүй. За би бол ахыгаа багаас нь ийм хүн ийм зүйл хийх тийм хүн бол биш ээ гэдгийг бол маш тодорхой хэлж ийсэн байна. Тэгээ яг хайгуул бол зогсохгүй яваад байгаа шүү дээ. Тэгээ бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй нэг дор хүртэл хайжсэн юу тохиолдол байгаа. Тэгээд хөдөж олоход их хэцүү байсан гэж байгаа. Анчид бол яг явж исэн. Тэгээд ойг сайн мэддэг, ан хийж самар түдэг хөгшчүүд хүртэл одоо хөгшин хүмүүс их байсан. Тэгэхээр нас өндөр гэж явж чадахгүй. Тэгээд залуучууд нь бол тайгуур орох сонирхолгүй байна гэдэг байгаа. Лайлаа ядраа гэдэг. Тэгээд ер нь роман текстэн л байлаа билээ гэдэг ярьцлагын үсэг. Бүхнийг бид нар өөрсдөө хийх хэрэг болсон доо гэдэг. Тэгээд яг хоёр удаа өөрөө төөрсөн байт юм билээ. Тэгээд арай гэж нэг байшин савгалаад тэгээд амьд үлдсэн. Тухайгаа сүүлд нь роман бас ярьж байгаа байхгүй. Тэгээд за гэвч үнэн бол тодорсон. Ямар үнэн тодорсон гэхлээр Сергей за өөрийнх нь ойд орж байрладаг байсан байшин гас ердөө 4.5 км зайтай зогцсон болсон байна. За зогсны байрлалыг харах юм бол оргих газараас яг эсрэг чиг рүү явсан байна гэж байгаа юм. Одоо оргих газар бол тэндээс гараа явсан юм шүү. Тэгээ унсан байдалтай болсон байна. За энэ согцсон болдог зөв яснууд бараг болчихж байгаа шүү дээ. Энд чинь задрал мадрал явагдсан. Тэгээд яснууд нь бол ерөөхдөө ингээд эргэн тойрны 10 м-ээр тархсан байгаа байхгүй. Тэгээд яснууд нь тэгээд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр бол бүхний шалтгаан бол яг таг бол тогтоогоогүй. Тэгээд мөрдөн шалгалт бол ингээд явагдаад байгаа шүү дээ. Осол ус тэр газрын ойролцоо бол хуш модны их бие дээр сийлсэн юм загалмаа олцсон байна. Өөрөө сийлсэн юм уу эсвэл өөр хүн сийлсэн юм гэдэггүй. Тэгээд тэнд хүмүүсийн хэлж байгаа бол энэ загалмаа баг өмнө байсан гэдэг байгаа. Энд ингээд сийлчихсэн байсан гэдэг. Тэгээд энэ талаар бас хүмүүсийн дунд яриануд янз бүр яриануд явдаг байсан юм байна л да. Тэгээд Сергей яаж яваа тэр газар очсон юм ерөөдөө таамаг хэвээрэл үлдэж байгаа юм л да. За тэгээд хамгийн бодит таамаг бол яг бидний их сурвалжаа болгож авсан архивыг шууд баавгаан дайрлалт гэж бичсэн байсан. Энэ бол баавгаа дайрсан тэмцлэг болмор байсан. Тэгээд яагаад баавгаа дайрсан гэдэг таамаглал дээр архивыг үзээд тэгэхээр энэ чинь 4 сар гэдэг чинь баавгаа хичээнээсээ гардаг үе юм байна. Өсөж байгаа. Тэгээд баавгаа хичээнээсээ баавгачууд ингээ хичээнд орно чинь бодис солилцсон бүхэн удааштай биш цусны эргэлт мэргэлт бүхэн удаашаад ингээд нэг юм унтна гэхээс илүү чинь баг ингээд биологи баг ингээд нэг юм хагас зогсолтын байдалд орчсон юм байна шүү дээ. Тэгээд ингээд бүх одоо ичээнд орохоос өмнө цуглуулсан одоо тэр аюу их загас магас идж байгаа шүү дээ. Тэгээд өөх тосн бүгдээ ингээд одоо байхгүй болоо те зарцуулаад ингээд ичээрээс гадсан баах болоод ерөөсөн маш төмгийн болт юм байна л да. Ерөөсөн харсан юм руугаал дайрдаг. Тэгээд мэдээж тийм байдалтай байсан учраас
сэргээр бол бааваа дайсан, бааваа дайсан байх магадaltaй гэсэн чинь шууд тийм таамгийг бол баг тийм дүгнэлтэнд бол хүрч илээ л дээ. Гэхдээ яг энэ бусад одоо нөө полидори ч юм уу тэднийг ингэ харахаар яг олон зүйлийг бас тайлбарлаж чадахгүй. За тэгээд өөрөө буутай явсан гэж байгаа. За тэгээд морьтой явсан байх магадлал өндөртэй байсан гэж байгаа. За морь нь болохоор нөө эдний чи ингээ хайгаа явж байгаа ш 5 дугаар сарын 1-нд морь нь өөрөө тосгол ганцаараа явж байгаа. Морьтой явах нь. Одоо эзэн байхгүй морь нь ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ослуулсан газараас нэг гутал олцсон байгаа. Хувцсны тасархаа олцсон байгаа. Тэр авч явсан буу нь олдоогүй, дулаан авцсан нь олдоогүй. Тэд нар нь олдоогүй. Тэр нэг сонь. Баавга идэхгүй шүү дээ. Тэгээд баавга тэр яах юм те. Ингээд хайвал романы амьдралыг одоо ер нь романы тэр амьдралыг үзэх бүх үгийг нь өөрчилсөн байгаа байхгүй. За ингэж байгаа роман бол энэ үед яг ингээд хүн хайж явах ингээд иргэлийн юм зохион байгуулж явах бол нэг 10 20 хүн бол хангалтгүй юм байлээ. Бүр 100 100-аараа бараг 1000-аараа ингэж одоо тусалж дэмжиж ингэж хариу хөтөл үзүүлэх ёстой. За өөрөө бол тэгж тооцсон байл. Тосгонд би ингээ очихтаа бол өргөн цаар өрөөтэй иргэлийн ажиллагаа болгож бодсон. Ай бодит байдал дээр бол цөөн хэдэн хүмүүс л сайн дурахаа явсан. Тэгээд тэнд дээр бас нэг жоохон балгадаг нөхдүүд бас явсан. Тэднийг бол тэдрэл надтай нийлж явсан. Тэгээс бусд нь бол нэг бусд нь хүний хувьд гэж байгаа. Тэдэнд өөр зүйл чухал байсан гэдэг юм өгсөн байна. Тэгээд энэ дээр бол амаа нэг ярьслага өгч байгаад аягүй санаа алдсан байдаг байхгүй. Ер нь бол хүний амь насыг ингэж хойш тавина гэдэг бол тэгмээргүй санагцсан гэж тухайн ярьслага дээр өөрөө бол хэлсэн байна. За хин нэгэн тусламж хэрэгтэй байвал хажуугаас нь зүгээр хараа зогсож болохгүй. Хайгуулын явцд болон дараа нь одоо романд бол хэд хэдэн одоо бодол байнга төрдөг байсан гэж өөрөө хэлж байгаа. Тэгээд сэргээ алга болохоос өмнө яг л нэг тийм хүнтээс салах ёс байгаа юм шиг. Тийм салах ёс хийж байгаа юм шиг тийм авир гаргасан гэж байгаа байхгүй. За дүү Олег гэдэг нэг залуу байгаа шүү дээ. Олег нь гэмтэл аваад хөгжлийн бэрхшээлтэй юм байна л да одоо тэр гинцэртэй. Тэгээд эмнэлгээс нь гарсныхаа дараа биеийн байдланд орцсон. Тэгээд эхэндээ бол сэргээ нөө Олег дээр очиж их эргэж тойрдог байсан юм байна л да. Тэгээд роман дээр бас дараа нь очсон. Тэгээд ер нь бол асууж байгаа нь тэгж байгаа юм л да. Олегээс чиний төлөө би юу хийж өгч чадах вэ гэж асууад тэгээд яг нэг юм ярьж байгаа байдал нэг өөрт нь ямар нэг юм болох гэдэг тэр хүн өөрөө мэдчихсэн юм шиг одоо би ингээд ярьцлагуудыг бодоод ярьжсэн бодоход тийг санагдаад байна гэдэг. Тэгээд ер нь бол сэргээ тухайд гаднаасаа бие авч явах байдлыг нь өөрчлөгдснөөс өөрт нь анзаарчихсан юм байлээ. Одоо романд тэгээд илүү бодлогошорсон, илүү дотогшоо, нэг юмаа ярихаа болцсон тийм байдалтай болсон. Тэгээд ер нь бол нэг тийм бас нэг тэр хүн өөрөө юм мэдчихсэн болов гэж бодогдохоор байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь роман тэгж ярьсан байт юм байлээ. Сэргийг алга болохоос хүн чанар тэгээд нэгнийгээ орхихгүй байхын үн цэнийн тухай нэлээд ярьдаг болсон гэж байгаа байхгүй. Тэгээд сэргийн урд нь сайн хүн байсан. Тэгээд ерөөсөө сэргээ бол тэгж байгаа. Би ч гэсэн ингээ бусдад туслах дуртай юм хүн байна гэж тэгээд зовлонгоос бол би нүүр буулахгүй гэсэн юм бол романд бол ярьжсэн байна л да. Тэгээд роман ч гэсэн энэ явдлын дараа бол асар их өөрчлөгдсөн гэж байгаа. Одоо аюул олон зүйлийг би урд нь анзаардаггүй, ойлгодоггүй байсан бол харин одоо ойлгож байна. Хэрвээ хүн одоо ингээд алга болох ч юм уу ойд ор суухгүй болох юм бол заавал иргэлийн ажиллагаа явагдах ёстой. Бүх хэдэн зуун километр ч хамаагүй явах шаардлагатай байсан ч гэсэн иргэлийн ажиллагаа бол явагдах ёстой гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрээд. За тэгээд нэг бодол нь ерөөс өөрөөсөө салтгүй гэж роман. Сэргээ надад тэр Кедровник гэдэг юм л да. Кедр гэдэг чи одоо юу юм бэ? Кедровник руу явъя одоо мөнгө олъё гэдэг тийм зүйлийг аягүй хэлдэг байсан. Тэгээд өөрөө бол яг романыг бол хамт явъя гэсэн юм байлээ. Тэгээд тэнд нь хамгийн роман өөрөө татгалцсан юм байлээ л дээ. Тэгээд яг сүүлд нь өөрийнх нь харамсал нь болохоор хамт явдаг байжээ. Тэгээд би хамт явсан бол юм арай өөр байх байсан болов гэсэн юм. Таамгийн үг яриад тэгэл одоо тэр ярьцлага бол дуусчлаа юм л да. Тэгэхээр ийм нэг юм сонирхолтой харамсалтай хэрэг болсон. Тэгээд ерөөс үр дүн болов за баавга гэдэг бол нэг таамаг тэгтээ батлагдсан зүйл байхгүй. Тэгтээ тэнд бол тэмцлийн улам бол би тэр үний авч явсан дулаан утас буу зэвсэг бол байхгүй. Тэгээ хаашаа орсон бол мэддэггүй одоо тухайн морин буцаж бол ирсэн. Тосгондоо. Тэгтээ эзэнгүүгээ ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн тэнд юм нууцлаг юм бол болсон. Тэр нь бол одоо болтол хариултгүй юм хэрэг байна. Энэ бол 2024 оны 2 жилийн өмнө шүү дээ. Яг 2 жилийн өмнө 4 сарын 20-доор болсон юм хэрэг байна. 5 сарын 1-нд морин ирж байгаа шүү дээ. Ийм харамсалтай хэрэг болсон байна. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол датас юм.
За миний туршлагаас харахад глобал дата сим тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата симтэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт Global SIM. За дараагийн хэрэг бол 2017 онд болсон хэрэг л дээ. Бас л Красноярскийн язгарын тэр Тюктецкигийн тойрогт болсон. Тэгээ олон жилийн дараа ч гэсэн одоо за хачирхалтай аймшигтай түүх гэдэг нэрээр нэг юм үйл гарсан. Одоо нийтлэл гарсан. Тэгээ одоо ч гэсэн энэ нэр яригдж байгаа. За энэ Красноярскийн Тюктенскигийн тойрог бол ёстой жинхэнэ нөгөө англаг бүглүүд зилүүд хүн амьтад очтгоо жинхэнэ зэрлэг нутаг гэж байгаа байхгүй. Ёстой жиг wild rush-аж тэнд байдаг. Хүн бараг байдаггүй. Харин чон баавга шилүүс зэрэг жинхэнэ одоо энэ нутгийн эзэд тэнд амьдардаг. За тэр өдөр яг 2017 онд ч тийм Яна гэдэг охин өөрийн ээж эгч нарын хамт нэрс түүхээр ойр орсон. За Яна бол жоохон тийм за ээжийнх нь ярьж байгаа бол жоохон зөрүүд гинэ. Зөрүүд цантай. Тэгээд явхан өмнө бол яг гэр бүлтэй жоохон маргалтцсан. Унаас ч юм болоод. Тэгээд хожим нь бол ээж нь тэгсэн байгаа юм л да. Нэг тийм сонирн мэдрэмж төрсөн гэж хамт ойр явсан нэг тийм яг юм явмааргүй санагдаад байсан гэж. Тэгэхээр явах ёстой нөө жимсэд үг гэдэг зарж морлуулдаг байсан юм шиг байна. За гэхдээ Янагийн хувьд бол яг ээжтэй туслах ёстой нөгөө нэг хэдийгээр нөө маргалцсан гэсэн би ингээ ээжтэй туслах ёстой гэж бодоод бас хамт явсан байгаа байхгүй. За тэгээ мэдээж одоо ээжтэй туслах гэдэг бол ямар ч хүний хувьд бол айгүй чухал шүү дээ. За Ольга Геннадиевна гэдэг ээж нь нөхрөө алдснаас хойш бараг 5 охин бол ганцаар өсөж байгаа байхгүй. Тэгээ нэрстүүж зараад 9-р сарын 1-нд бол хүүхдүүдэд сургуульд нь бэлтгэхээр зорьсон байна. За энтхийн хүмүүсийн амьдрал ер нь ойртой холбоотой гинэ. Ордог. Тэгээд одоо самар жимс төвдөг. Түлээний хамуудыг бэлддэг тийм ээ. Ийм байдалтай бол өрнөдөг. Тэгээд энтхийн хүмүүсийг бол тайг тижээдэг гэж хэлэхэд ер нь нэг тийм буруудахгүй. Гэхдээ өөртөө нутгийн бол тэгж яадаг. Тайг бол бидний тижээдэг. Гэхдээ бидний төвчээ, зориг, авхаад самбааг бол тайг бол өдөр тутамдаа шалгадаг гэсэн ийм зүйлийг бол орнот хийгээд бол яг тийм байл. За яг нэрс түүхэд орохдоо ойд орсны дараа гэр бүлийнхэн бол ингээд салаад явсан байна. Яг салаад ч гэсэн их холдоогүй юм шиг байна. Уг нь бол. Тэгээд зарим тэр жимс түүх үед нэг тийм яг энэ байдаг зүйл шүү дээ, тий. За ер нь бол Яна тэгсэн байна л да. Тэр анчны отог мотор бас замаараа дайсан юм шиг байна. Тэгээд сүүлд нь тэр яг тэр тухайн тэр мужийн дарга Николай Алин гэдэг хүн хэлэхдээ тэгсэн байна л да. Яг тэр Янагийн явж исэн байх магадлалаа гэд тэр замаар нь явхад ямар ч өөр харагдав. Тэгээд өвснүүд нь өндөр асар их модтой. Тэгээд чиг баримжаа алтхад бол маш амархан гэж үзсэн. Тэгээд яг тэр хүн тэгсэн байна л да. Яна бол энэ замаар явсан бол түүхэн баг тодорхой байна уу. Тэгээд ганцаараа хоолунд байхгүй, шүдэн зүү ийм байдалтай бол зэрлэг тайхтаа нүүр тулсан. За энд бол төөрн гэдэг бол ер нь хүүтэнд зэрлэг амьттай хамт маш их намагтай ийм газар ганцаар мэднэ гэсэн үг тийм үү. Тэгээд ихэд бол тэр хүүхдээ амьдаас дэмжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг хожим сүүлд нь тэр тасхны дарга нас тэгж ярьсан байдгийн хайгуулын ажил мэдээж явсан. Хэдэн өдөр үргэлжилсэн. За хүмүүс бүр тэр хайгуулын ажилд орсон хүмүүс бүр ядраад унжсэн гэж байна. Ухаан алдаж унжсэн гэж байна. Тэгээд тэр үед бас 8 сар гэдэг чинь ерөнхийдөө энэ тайган бүрс аюух бороотой байдаг юм шүү дээ. Хүүтнээс хүүтэн дээрээс нь бороотой байдаг ийм үе юм байна л та. Тэгэхээр нөгөө бид нар өмнө бас манай Free Podcast юу хийжсэн шүү дээ. Бурайдын дятлууд дээр нэлээд тодорхой гарч ирсэн. За Польшийн дятлууд буюу одоо нөгөө Польшийн нөгөө Татра ууланд болсон хэрэг дээр бас яг энэ манантай үе нэлээд таарч ирсэн. Тэгээд яг энэ манантай үе бол яг 8 дугаар сард чи ер нь манай ч гэсэн ер нь энэ хөвсгөл энэ болгоно л очин 7-8 сард л ер нь бороо их ордоо шүү дээ. 8 сар ихэд цасаараа тавилсан үед шүү дээ. Тэгээд нөө 8 сард чинь одоо 31 хоногтой шүү дээ 8 сар. Тэгээд нэг 14-өөс 15 хоногт ямар нэгэн байдлаар бороотой байх нь бол ялангуяа энэ тайган бүсүүд маш түгээмэл үзэгдэл гэж байгаа юм 7-8 сар. Тэгэхээр хайгуулын ажил бол яг энэ үед таарсан. Маш хүнд байсан. Тэгээ яг энэ үед бол энэ үед харин Яна бол өөрөө амьд үлдэхэд тэмцэж байсан. Тэгээд нэрс хийсэн хувьд одоо нэрс нь одоо асгарч ирсэн. За тэгээд тэр сава хаяа явсан ба. Тэгээд оройгоос олдсон зүйлээр өөрөө хооллоод явсан ба. Тэгээд тэр нөгөө жимс түүж идэх чад боломжтой байсан бол Янагийн бол аврагдах хамгийн том шалтгаан болж байгаа байхгүй. Тэгээ яг өөрөө нөгөө нэг хөнгө хайцсан нэг хөнгө барай яваад байсан шүү. Тэгэл нөгөө хувиндаа ингээл энэ тэндээс жимс түүгээд идээд яваад байсан. Тэгээд бороо намжих үед бол горхны ус уусан ба уулын ус
Тэгээд навчаар ингэж тунгаад шүүж агаад уудаг гэсэн гэж байгаа байхгүй. Ерөөсөө хагуу шиг юм байсан ба шүү дээ. Тэгээд ийм маягаар бол амь зоогоож байсан. Тэгээд ер нь бол байнга бороо их ороод байсан учраас ерөнхийдөө ясныхаа бор хэм тултал даарсан байгаа байхгүй. Тэгээ моддын дор хорогдож исэн гэж байгаа. Тэгээ тэндээс бол нөгөө борооноос хорогдож исэн байгаа байхгүй. Намагт шигдсэн гэж байгаа. Тэгээд өөрөө тэгж охин сүлд ярьсан байлээ. Хөрсөн их залтай гэж байгаа байхгүй. Хитрээ гэж байгаа байхгүй. Нөгөө шигдэд орчдөг. Ингээл харахад нэг юм ногоо юм шиг хөрлөө яваал олонгууд ингээд шигдээ суучдаг. Ерөнхийдөө намагт бас их хүмүүс их шигддэг юм байна л да. Тэгээд жоохон алхахад явангууд шууд л өдөг хүртлээ суучдаг байсан гэж байгаа. Энэ нэлээд тийм хэцүү байсан. Тэгээд яана бол ингээд улаас үүс хүмүүсийг дэвсэж хагаад хэвдэх ийм юу засаад нэгсдэ хэвдэр шиг юм засаад тэгээд айгүй их ядардаг байсан учраас дээшээ харж гэж байгаа нэг утгагүй унтаадаг байсан гэж байгаа байхгүй. Энэ тэнгэр шиштэд унтчихдаг байсан. Тэгээд өглөөс ирэхдээ ээж нь ингээд дуудаад байгаа юм шиг санагдаад тэгээд босоод цаашаа явдаг байсан гэж байгаа байхгүй. За ерөнхийдөө бол яанаа тэгсэн бэлээ. 2-3 цаг л унтдаг юм шүү. Тэгээд тэгээ нөө даарад байсан учраас би хөдлөх ёстой юм байна гэдээ банк хөдлөөд байсан. Тэгээд хөдөлгөөн л хийгээд байгаа бол миний амийг аварна. Би амьд байх юм байна гэдээ янз бүрийн хөдөлгөөнүүд хийж болдоо их алхаж явж байсан. За тэгээ сүүлдээ бүр цаг хугацааных баримжаагч алдсан. Хэдэн өдөр өнгөрснөг ч мэдэхгүй. За энэ үед нэгэн сонирхолтой юм эхэлж байгаа. Яна энэ үед ер нь яг олцсныхаа дараа чи энэ тухай ярихгүй байж байгаа сүүлд нь ярьсан л та. Яг гоо тэрнийг би шууд монолог маягаар баг уншаа авцсан дээр баг тий. Ингэж ярьж байгаа байхгүй яана тэр юм дээр одоо архив X дээр ч подкаст нь байсан, Polydori дээр ч байсан. За юун дээр нөө Missing Void дээр бас байсан. Тэр бол айгүй богинохон юм ерөнхий юм яриа явцсан байлээ. Тэгээ өөрөө тэгж байгаа. Би явж байтал ард мөчр хуурах чимээ сонсох сурж байгаа байхгүй. Яана. Эргээд харуул яг өөдөөс баавга гарч ирсэн гэж байгаа. Баавга. Ингээд л за тэл бодсон. За одоо ингээд тий тусаа. Тэгээд тэгсэн чи айгүй сонин нөгөө баавга нэг хажууган зүг өнгөрөө явцсан гэж байгаа. Өөрөө нь баг үл тоох маягтай сатгалан байсан. Сатгалан байсан уу. Тэгээд яг ингээд тэр баавгад хэдэд удаа таарлцсан гэж байгаа байхгүй. Баавга ингээд даарсан гэдэг дайраагүй. Тэг ингээд ерөөхдөө ингээд өөрт нь хамт багшгүй ингээд дагаад ойрхон яваадсан гэж. Тэгээд яана ингээд бүр ядраад чинь жоохон ингээд унтаад хөвтгээд унтаад ингээд хөвтөн штэ. Тэнгууд баавгаг ойрхондоо яг наалдахгүй ойрхон ирэл хөвтээд. Аюу сонио. Тэгээд охин ингээд босоод явангууд нь яг зэрэг босоод ингээд араас нь дагаад явна. Тэгээд нэг жоохон хүржигэн архин те. Тэгээд ер нь бол тэгж байгаа яана энэ аимшигтай хамтрагчтай өнгөрүүлсэн хэдэн өдөр аимшигтай хамгийн амьдралын хамгийн аимшигтай үе байсан гинэ. Тэгээд өөртөө тэгсэн баг. Сүүлд айхаа байсан гэж байна. Тоохож ирсэн гэж байна. За энэ ингээд дагаа явжлах юм байна. Алмаа бол ална л үз. Гэт өөртөө тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд ээж нь олцсныхан дараа яг энэ яриацлагыг хийстээр ээж нь бас сэтгүүлчтэй аюул сонирхолтой нэг юм ярьсан билээ. Тэгсэн баг. Бидний удамд баавгатай таарч исэн юм онцгой тохиолдол байдгаа гэж байгаа байхгүй. Тэгээд өвөө нь бол баавгаа гэндэг хүн байсан. Эмээ нэг удаа нөгөө баавгаан савруунаас мултрахтаа нуруу баавгаанд алгадуулаад амар том сорвтой үлдсэн юм байна. Авуу ах нь болохоор өмчөрсөн баав одоо бамбруу шиг одоо өгчөж өсөж исэн юм тохиолдол бас байдаг юм байна. Ямар ч байсан тэр баавгаа бол араатан охинд гар хүрээгүй одоо араатан бол охинд гар хүрээгүй байхгүй. Тэгээ энэ үед хайгуулч бол явагдаад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ хайгуулын үед бол одоо 300 орчим за цагдаа байсан ба. Аврах ангийнхан, сайн дурынхан, ойн байцаагчид тентхийн ойн цоорхоо гол бүгдийг шалгаж ирсэн байна. Агаараас ирлийн ажиллагаа явагдсан 1000 км одоо километр квадрат километр радиус бүхий талбайг самлсан ч гэсэн мөр олоогүй гэж. Тэгээд нөгөө одоо үзмэрч хүмүүст хүртэл хандсан гэж байгаа байхгүй. Тэгээд ээж нь тэрийг сүүлд ярьсан байлээ нөгөө үзмэрчд хандсан ч тэгсэн баг. Тэгсэн чинь үзмэрч тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд ээж нь сүүлд нь тэр бүхнийг ярьж байгаас холбоод тэгсэн чинь хүүхдийн дэргэд нөгөө одоо хамгаалагч тэнгэр илж байна. Тэр охиныг зам руу хөдөлж байна гэж хэлсэн баг. Тэгээд 7 сарын 30-нд бануудаа тэр чинь нэг 8 сарын 30-нд яанаг болж байгаа байхгүй. Тэгээд энэ бол одоо тэр ээж нь тэгж байгаа. Тэнгэрээс аврагч гээд байгаа тэр аюул баавгаа хэлсэн баха гэж үзээд байгаа байхгүй. Тэгээд энэ дэр нөө дотоод хэргийн яамынхаа орж байгаа. Тэгээд тэнд нөө нөхдүүд ажиллахдаа боломжит тэр яанагийн явсан байж магадгүйс маршрутыг тооцож дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бол яг тэр нөө нислэг тэргээ тэр газар нь бууж байгаа шүү дээ. Тэгээд би яасан баг. Охин бол эсмэнд олцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр авиг ингээд самлаж үзэхэд бол тэгж байгаа юм л. Ийм газраас энэ охин бол ингээд олдоод амьд гарч ирсэн нь яг үүндээ бол гайхамшиг гэж байгаа байхгүй. Тэгээд гэрээсээ 16 орчим километрийн зай ойн тайган хамгийн бөглөө хэсэгт өөрөө төөрөөд явчихсан байсан баг.
Өөрөө бол тэгээд байхгүй юм. Би бол нэр түүсэн газар тэр авиас нэг холдоогүй тэгээд ингээд нэг газараа тойроод яваад байсан юм шиг ихэндээ санагдсан. Тэгээд арай өөр зүгээр алхаж үзсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ Янаг олсон хүн бол хошууч Дмитрий Панин гэдэг хүн байсан. Тэгээд тэр бол энгийн нэг цагдаа биш харин дотоод хэргийн яамны ерөнхийдөө тэр Гром гэдэг шуурхай төлөвлөлтийн удирдлагын албаны дарга тийм хүн байсан байгаа байхгүй. Тэгээд ер нь энэ хүн сүүлд шагнасан байт юм аа нөгөө манайх ч тэгдэм биш тэ нэг эсэмбэнд олдсон хүмүүс ч юм уу галаас авах юм шудраг журам гэдэг медаль байт юм биш тэ. Яг тиймэрхүү одоо медалаар шагнасан байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүний амрах үүсэлтэй медаль гэх юм уу та. Тэгээд Панин бол Янаг олцоод Янагаас амлалт авсан байлээ. Баптизм гэж байгаа юм л да. Тэр нь одоо нөгөө ажиллах гэх юм уу? Ажиллах гэсэн үг тийм. Одоо орсоор баптизм гэдэг юм шүү дээ. Тэгээд Яна бол тэр одоо хүнтэй бол нэлээд одоо сайн харилцаатай. Угаасаа тэр чинь нөгөө олдсон юм чинь тийм. Тэгээд охиныг бол Ми 8 тэргээр бол тайгаас гаргасан. За тэр газар бол машин бол очихгүй гэж байгаа. Нэг бол алхаж очих, нэг бол онгоц одоо мистиктэйгээр очино. За ер нь бол тэр Янаг аварж байгаа процесс нь ингээд тусгаад юугаар олсоор ингэж бэхэлж байгаа. Тэгээд татаж ингэж нисэг дээр рүү оруулсан байгаа байхгүй. Тэгээд Красноярскийн хотын имлэгт хүргэсэн. Тэгээд эмчнэр бол үзээд бол яг ядарсан байна. Dehydration гэдэг чинь одоо цангасан байна. Усгүй тий усгүй. Тэгээд одоо шавжинд хазуулсан сорив их байна. Шалбархаанууд нь одоо мөчрөнд ч юм уу шулуунд одоо хөлөөг шалбарсан байна. За мөн уушиг нь хатгаа авсан гэж байгаа. Одоо ч гүйтэлтэй. Тэгээд уушиг нь айгүй тийм юутай байна. Юу хатгааны шинжтэн тэгээд одоо яасан байна гэдэг. Эмчнэр бол шууд арга хэмжээ аваад эмчлээд эдгээсэн байна. За тэгээд Яна бол доктор гэсэн. Би дахиж хизээж ойроо орохгүй гэж өөртөө тангаргалсан. За тэгээд өөрөө тэгдэм байлээ. 7 сарын тэр одоо 30-ны өдөр олдож байгаа штэ. Энэ өдөр бол миний 2 дахь төрсөн өдөр гэж би тэмдэглэдэг гэж байгаа байхгүй. 2 дахь төрсөн амьд үлдсэн. За тэр яг уу тэр сурвалжлагчтай асуусан байл та. Чамаг ийм юмд ингээд амьд үлдсэн учраас дотоод хэргийн яамнаас ажиллах санал нэр нь тавих уу яах вэ гэдэг асуусан байл. Тэгээд тэгтэн өөрөө тэгсэн байлээ. Би бол хүүхдэд хайртай юм. Би тийм учраас одоо цэцэрлэгийн багш болно гэж хэлээд тэгээд хариулж ирсэн. Тэгээд тэр амлалтандаа ч хүрсэн. Яна бол тэр Бачинск дэх багшийн коллежид элсэж аваад ингээд бага ангийн багш болохоор сураад тэгээд одоо оюутан болоод ингээд ажилласан байна. За Янаг сайн мэд хүмүүс тэгсэн байна. Ер нь нэг шийдчих бол буцдгүй ийм одоо чанартай. Тэгээд юм их нэмсгэлдэг юм охин. За тэгээд хичээлдээ бол их сайн тэтгэлэг авсан байна. Тэгээд тэтгэлэг аваад бүр өөрөө ингээд мөнгө хураасаар зөөрийн юм лаптоп хүртэл авах тэр юу хүртэл олж авсан байгаа байхгүй. Одоо мөнгө хүртэл олж авсан. Тэгээд гэхдээ их зүрүүд гэхдээ суралцах асар их ирмэлцэлтэй гэж одоо ээж нь бол нэлээд бахархалтайгаар бол хэлсэн байна. За ойр дотлохын найзууд бол гэсэн байхгүй. Их тийм найз цөөхөнтэй юм байна энэ хүүхд угаасаа. Тэгээд дотгошоо найз цөөхөнтэй. Гэхдээ илүү нөгөө шудраг талтай ер нь нэлээд шудраг юм. Тэгээд шаардлагатай тохиолдолд бол бас ингээд бас өөрийгөө илэрхийлж чаддаг. За тэгээд найз залуутай болсон. Одоо найз залуу нутггүй цэргээс халагдаж ирнэ тэг хүлээж байгаа. Тэгээд одоо юу гэдэг модны үйлдвэрт ажилд орохоор ингээд шийдсэн. Тэгээд арх удаггүй гэдэг тийм юм бас ирсэн байгаа байхгүй. За зэрлэг тайгад өнгөрүүлсэн тэр хэдэн хоног бол Янаг бол нуулаагүй гэж байна. Тэгээд харин ч илүү улам хат суулгасан гэж ээж нь бол ярьсан. Тэгээд өмнөхийн адил бол нэг хэсэг ингээд ойроо ороогүй байсныхаа дараа бол бусдыг дагаж бас ойроо мөг жимс түүхээр ордог болсон гэж байгаа. Тэгээд гисэн баг. Дахиж хизээж үгүй би эхний жилдээ зүрхлээгүй гэж бодсон. Гэхдээ цаг хугацаа бол бүхнийг зөвлөдөг юм байна гэд ээжтэй тулын зөвшөөрөөд тэгээд заримдаа ээж нь асуудаг гэж байгаа. Тэр нөгөө чи тэр үеийг одоо дурсдгуу, санддгуу, боддгуу гэж асуухад би тэрийг одоо дурсаж яахан тэр үед бол амар байсан. Тэгээд ойроо явах тусам бол бид надад тэр мэдрэмж нь төрдгөө би одоо тэрээс мартаж чадахгүй гэдэг тэрийг ярьсан байгаа байхгүй. За ер нь энэ дээр нэг ийм судалгаа гаргасан байна. Тэр Лиза Алерт гэдэг одоо энэ судалгааны одоо тэр юм бас байгуулга юм да манайхаар бол 5 дугаар сараас 9 дугаар сар хүртэл ойд 6000 орчим хүн төлөө гэсэн дуудлага бүртгэдэг юм байна. Одоо Оросод шүү дээ. За үүний нэг шалтгааныг бол яг нь мөнгө түүхээр хүмүүс их явд юм байл да энэ нэг 7-8 сард мөнгө илбэг байд юм билүү. Тэгээд мөнгө түүхээр яг энэ үед ингэж давлгаалж бөөнөр явдаг байгаа байхгүй.
харамсалтай нь бол яг бүгд ирдгүүл юм байна л да. Тийм одоо тийм судалгаа гаргасан байна. За ер нь бол их тохиолдолд мэдээж хүмүүс эсэн мэд элэг бүтээн олддог. За энэ дээр бол шууд одоо аврагчдын мэрэгжлийн хандлага тийм ээ. Мэрэгжлийн одоо professional гэж ярьдаг шүү дээ. Мэрэгжлийн байдал, за мөрдөгчдийн туршлага, тууштай ажиллагаа бол энэтэй бол үр дүнтэй бол маш сайн холбоотой. За зарим үед бол хүний аим бол зөвхөн хайгуул эдлийн багаас бус за төөрсөн хүн өөрөө хэр бэлтгэлтэй байгаа гэдгээс асар зүйл хамаатай юм байна л да. Одоо сэтгэл санааны өвч гэдэг юм те. Бие мах бодвол за хамгийн чухал нь бол мэдээж харилцаа холбоо. Тэгээ мэдээж нөө цэнэгтэй утас авч явах хэрэгтэй. За навигацийн төхөөрөмж уйлууж авч орох хэрэгтэй. Тэгээд ойроо орсонд бол цэгээ тэмдэглэх. Тэгээ модон дээр тэмдэглэх ч юм уу. Тэгээд энэ нь бол та ингээд зүг чигээ алдаад эргээд таныг бас ингээд хөдлөөд гаргахад хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь бол тэр цахилгааны шугам, автозам, төмөр зам гэх мэтийг одоо маш сайн тогтоож санах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд эцэстээ бол энэ бүхний дагаа явах нь бол хүнтэй газар үүргдэг гэж байгаа байхгүй. За тэр газраас гаргасан судалгаанд ингэж байгаа. Үүрэг өвчин энгийн мэт боловч зайлшгүй хэрэгтэй зүйлс гэж жигсаалт гаргасан байгаа байхгүй. За энэ дээр бол талах. За талах гэж яриад байгаа. Орсууд нь сүхаар гэж ярьдаг шүү дээ. Одоо хатаасан талах те сүхаар. Тэгээд нүүрс ус тэр сүхаар нь бол нүүрс ус болон энергийг үүсгэр болт юм байна. Тэгээд лаазалсан мах, загас эдгээр нь бол тэнхээ тамирыг хадгалах зорилттой. Самар, хатаасан жимс, шоколад нь бол хурдан шингэх нүүрс ус гэж явдаг. Тэгээд заавал одоо юу гэдэг одоо ус авч явах хэрэгтэй. Тэр будгаа бүр халуунаа баригч ч юм уу халуун цаатай тийм юм авч явах юм бол одоо ой төгсөн ч гэсэн танд амьд үлдэх шанс бол байгаа гэж байна. Дээрээс нь мэдээж ерөөсөө заавал авч явах хэрэгтэй бол мэдээж хэрэг анхны тусламж хайрцаг. Би айгүй бүр өөрөө гашуун төгтэй байхгүй. Анхны тусламж хайрцагийг авч явдаг байжгаад яг авч явахгүй хоёр тохиолдолд асуудал үүсчихсэн байхгүй. Тэгэхээр бол ер нь одоо бол миний аялал зөвхөн анхны тусламж хайрцаг заавал явдаг байхгүй. Тэр бол хүний одоо юу заавал байх хэрэгтэй юм лаа. Тэгээд бас ингээд эднээс гаргаж байгаа зөвлөмжтөр бол шүдэнц гэж байгаа. Эсвэл асаах болж өгөх шүдэнц гэж байгаа. Гарч идэн борооны цув, хутга, за тэгээд болж өгөл одоо павер банк гэж юм уу цэнэглэж төхөөрөмжүүд их хэрэгтэй. Тэгээд эдгээр нэг юм энгийн баг хэрэггүй шахав. За тэн дээр бол нэг жижиг зүйлгээ бичсэн байгаа юм. Milky Way шиг тэгээд жижиг зүйл мэд боловч хайн ганцхан хүнийг бол өршөөдгүй дүлий дүмб гэж нэрлэж болохоор ойтой нүүр тулах мөчөд л энэ багчуудыг чинь үн цэнжинхэнэ утгаараа гарч ирнэ гэдэг. Мэдээж тэгээд тэн дээр архив X-тэй ярьсан тэр дүгнэлттэй би санал нэг байгаа. Мэдээж та өөрөө эднэрийг ашиглах ур чадвартай байх хэрэгтэй тий. Ашиглаж мэдэхгүй бол эднэрийг авч яваад хэрэггүй шүү дээ. За ой руу явахдаа улирал цагаагаар нөхцөлийг бас заавал тооцох хэрэгтэй. Хувцсан дулаан тухтай хөдөлгөөн саад болохгүй чийг даадаг ийм одоо шинэ малгай ус нэвтэрхүү хөрөм зузаан өмдөж гэдэг юм тий. Сайн гутал бол маш чухал гэж байгаа. Ойд явахад бол за мөн одоо мэдээж дулаан хувцсны нөөц авч явах хэрэгтэй гэж аврагчид бол тийм зөвлөгөө өгсөн байгаа. За ой бол өдрийн цагаар бидгээр дулаахан байх болох ч орой шөнөдөр бол огцом сэрүүсдэг. За бэлтгэлгүй хүн бол ойд бол маш хурдан одоо даарч хөрөх одоо ийм зүйл гардаг учраас дулаан хувцас сайн базааж явах хэрэгтэй гэдэг ийм зөвлөмжүүдийг бол гаргаж байгаа юм л да. За энэ онцгой байдлын одоо яам гэдэг юм л да. Тэн дээр тийм айгүй тодорхой юу хэлсэн ба. Ойроо та орж байгаа бол тод өнгийн хувцас гэж байгаа байхгүй. Улаан, улбар шар. Эсвэл одоо юу гэдэг те шар өнгөтэй ч гэдэг юм тийм ойн юунаас ялгарсан юм өнгөтэй хувцас өмсөж явах юм бол олдоход илүү амар гэдэг гэж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө одоо нэг юутай ханзаж байгаа хантаац байсан бол одоо зарим тийм гэрлүүчин тийм байд юм шүү дээ. Фосфорт одоо фосфорт гэрэл сууд фосфорт тийм юм бол гэ шүн орой хүнийг ой тайж явах хэрэг болт юм гинэ. Тийм одоо фосфорт юм өмссөн байвал шууд олддог юм л дээ. Тэгээ ер нь бол тэгж байгаа бас нэг юу нь бол тэгж байгаа хамгийн чухал нь сандрахгүй байх хэрэгтэй. Тайвширч хорогдох газар олох хэрэгтэй. Тэгээ сэтгэл судлаач хүртэл энэ дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө мод ингэж тэрвэр зогсох хэрэгтэй гэж байгаа. Тэгээд ер нь бол тэгээ тайвшраад одоо нэг хүнтэй хэсэг санаагаа тэнцвэржүүлэх жоох мод налаад ч юм ингээд зогсоод эхнээсээ сайхан тайвшраад бүгдийг бодоод тэгээд даах одоо маневргүй алхамдаа ингээд шилжих хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол ингэж байгаа. Ойд тад өрсөн бол дуу чимээ айгуу сайн чагна гэж байгаа. Ерөөсөө дуу чимээ айгуу чухал байдаг. Тракторын чимээг бол 3-4 км-ийн цаанаас сонсож болно. Нохоо уцхыг бол 2-3 км-ийн цаанаас сонсож болно. Галт тэрэгний дуу бол 10 км-ийн цаанаас сонсогдсон тийм ялгаж болно. Тэгээд горх болох юм бол горхоо дагаад яв. Уруудаад яв. Горхоо дагаад явах юм бол горхич явсаар аваад том ус руугаа буюу гол руугаа нийлнэ. Тэгээд том гол бол эцэстээ таныг
хүнтэй газар үргэнэ гэж байна. Яг тэгэхээр голоо дагаж ерөөхдөө тосгон, суурин, гацаанууд байрладаг. Мэдээж тийм шүү дээ. Усныхаа нөөцийг л дагаж байрлал шүү дээ. Тэгэхээр ингэж дагаж явах нь үр дүнтэй гэсэн байна. За хайгуул эхэлсэн гэдэгт хэрвээ хүн төөрөөд өөрийг нь хайх нь бол тодорхой шүү дээ. Хэрвээ тэрэнд итгэлтэй байгаа бол яг тэр нэг газар л бай гэдэг байгаа байхгүй. Тэр авдал эргэлт. Бити ингэж ийш тийш ингэ явчих гэх тээ. Гал түл. За тэгээ гал түлэх юм бол өөрөө дулаацсан. За хоол хуучныхаа зүйлийг бэлдэх боломжтой бол дээрээс нь энэ өөр айгуу том дохио болдог гэнэ. Утгаан ч юм уу те. Энэ өөрөө дохио болдог. Тийм учраас энийг бас анхаарах хэрэгтэй. За мод тогших, хашрах зэрэг нь бол бас хэрвээ таны хүн хайж байгаа одоо яхад туслана, олоход туслана. За байгалийн тэмдгээр чиг баримжаа авах. За энэ дээр ийм одоо зөвлөмж өгч байгаа. Шилмүст модны давирхаа тий одоо шилмүст бидний хэрэгүүдээ ярьж байгаа юм чинь давирхаанд урд тал руугаа илүү гардаг гэнэ нар их тусдаг учраас. Тэгэхээр тэрвэрээ зөв чигийнхаа баримжааг олж болно. Хус нарсны холтос хойд талдаа илүү бараан байдаг. Тэрийг бас анзаарах хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг төөрсөн бол ингэдэнд явж байгаа. Анзаарах тус уул мөрөлдөө гэж байгаа байхгүй. Одоо яадаг чинь галт үлдэх чинь өөр яадаг чинь тий. Энэ бүр бол тухайн үнийг олдоход их туслана гэж байгаа юм л да. За юу ер нь бол гардуурх материалаа маш сайн ашиглаж хорогдох байр, гал түлэх. За илүү боломжтой бол гол горхны ойролцоо байрлах нь зөв гэж юу үздэг. Тэгэхээр энэ дээр ахыг маргаантай юм билээ. Зарим нь бол усанд ойрхон байрлал гэдэг бол зэрлэг араатнуудыг зэрлэг араатч бүгд л усан дээрээ цуглаа шүү дээ. Тэгэхээр бас тийм амттай таарах магадлал өндөртэй гэх мэтчлэн ингээд маргаануудаас тэр доор хилцүүлгүүд нь өлсөн байгаа байхгүй одоо мэдгэлийн дараа. Ер нь бол хамгийн гол зүйл нь бүгд л яриад байгаа. Найдвар алдахгүй байх хэрэгтэй. Тэ одоо би төөрчлөө би одоо ингээд дуусаа гэж бодож болохгүй. Найдвар ерөөсөө алдчих. Найдвар алдахгүй байна гэдэг бол та бараг л аврагдах ажиллагааныхаа бараг 40% нээжлээ гэж үзэхэд болно гэдэг байгаа байхгүй. За ер нь ой тайг бол хайхрамжгүй хэнэггүй юм байдлыг бол өршөөдгөө. Таны амнаас ерөөхдөө таны болгоомжлол хашир байдал дээр ер нь тогтсон шүү гэдэг зөвлөмж өгсөн байна л да. За ер нь ойд төөрч байсан уу гэд манай үзэгчдийн комент дээр бас хэрэг өөрсдөд нь болсон зүйлүүд бичиж болно шүү дээ сонирхолтой. Ер нь тийм тохиолдол бол надад бол төржлээсэн, байрчлээсэн л да төөрсөн тохиолдол гарчлээсэн. Тэгээд ер нь энэ хэсэгт бас манай үзэгчд маань сэтгэл хэсэгтээ бас өөрсдөө бичээрэй. Ер нь бол энэ түүхүүд бол магадгүй зүгээр хин нэг сэрэмжлүүлэх, магадгүй амь насыг аврахад ч гэсэн хэрэгтэй болж магадгүй гэдэг утгаараа ерөөдөө хин сэдв бол нэлээ сонирхол татсан л да. За тэгээд энэ бол бидний нөгөө Оросд ярьж байгаа хэрэгүүд ч одоо Яанна болон Сергейтэй холбоотой юм хэрэгүүд байгаа тийм. За дараагийн хэрэг маань бол Америк нэгдсэн улс буюу Yellowstone National Park гэж байдаг тийм. Austin King гэж залуу байгаа. 22 настай залуу. Энд аялж байхдаа алга болсон. Энэ хэрэг бол 2024 онд болсон. 2 жилийн өмнө гэсэн үг тийм. Остны хувьд бол Миннесотад төрж өссөн. Миннесота гэдэг угаасаа ширмүс ноттой энэ Миннесота Timberwolves гэдэг баг байдаг шиг санаад байна. Саксон бөмбөгийн баг тийм. Тэгээд Миннесота төрж өссөн. Энэ нь бол одоо Висконсиноос нэг тийм холгоо. Багын л одоо байгальд аялах дуртай тийм хүүхэд байсан. За тэгээд өсөж том болоод мэргэжлээ сонгох нь хүртэл энэ байгальд аялах дуртай энэ байдал нь бол мэдээж хамгийн том катализатор буюу хөшүүрэг тийм нөлөөлөл нь болж таарсан. За ажил мэргэжлийн хувьд гэвэл Santera гэдэг нэртэй тэр амралтаа за энийг тийм цогцлбор юм шиг аялал хийдэг. Тэгээд тэнд нь баазанч байдаг, яваа аяллаач хийж болдог юм цогцлбор газарт бол ажилладаг. Тэнд нь бол яг бэлэг дурсан дэлгүүр ажиллаулдаг. Тэгээд өөрөө ч тэндээ ажилладаг. Тэгээд ер нь өөрөө бол нэг тийм одоо хүмүүсийг хүлээж аваад ингээд одоо нөгөө аяллаа танилцуулдаг нөгөө тэр газар нэгслээ танилцуулдаг хүн байсан байгаа байхгүй ингээд за энд нь юм байгаа. Бэлэг дурсан зүйл нь тэнд байгаа. Майхан тоног үл тийшээ тийм цэгүүд байгаа шүү ч гэдэг юм уу тийм ажил хийдэг тийм хүн байсан байгаа. Тэгээд ажилдаа өөрөө их дуртай. Ажлаа бол хариуцлагатай хийн. Тэгээд олон сайн найзуудтай болсон. Ажлынхын дундаа бол нэлээд нэр хүндтэй. Ер нь нэлээд тийм ухаалаг сэргэлэн нэгэн байсан гэдгийг бол хамт ажилласан хүмүүст нь дурсаж ярьсан байдаг. Тэгээд өөрөө бол теннис болон мөсний хоккей тийм мөс дээр хоккейг тоглодог. Би Бялтрын хувьд бол фит гэж ярьдаг. Би Бялтар нэлээд сайтай. 22 настай залуу гэж одоо тийм. Тэгээд ер нь триатлоноор бас хичээлдэг гэсэн гэж байна. Триатлон ч нөгөө цамтаа юу лээ? Бууддаг шүү дээ. Цамтлаа. Биатлон гэхлээрээ цамтаа бууддаг. Триатлон гэхлээр 3 юм байдаг шүү дээ, тий. Тэргээр ер нь хичээлдэг.
тийм дугуйтай явж байгаад усан сэлээ тэгээд бай буудаад идэв лөө дээ тий. За тийм одоо юугаар хичээлдэг. Ер нь бол өөрөө байгаль хамгаалах ажил, байгальд хөдөж хийх, зочлох үйлчлэгийн ажил яг л ер нь өөртөө тохирсон ажил байгаа байхгүй яг л тийм ажлын төлөө төрсөн юм шиг. Тэгээд мэдээж харин ууланд сайн алхдаг. Тэгээ өөрийнх нь сонирхол байсан гэж байгаа. Yellowstone-д ажиллахаас гадна тэр газрыг илүү сайн танин мэдэх гэсэн өөрийнх нь тийм бодол бас байсан юм байна. Ингээд 2024 оны 9-р сарын 14-нд Остин өөрийнхөө амралтаараа Yellowstone байрлах тэр Eagles Peak гэдэг байгаа. За тэрийг монголоор орчуулах бүрэгдийн оргил гэсэн үг байна л та тийм бүрэгдийн оргил ч юм уу. Тийшээ 7 хоногийн аялал төлөвлөсөн байна. За энэ талаач гэрийнхэндээ хэлсэн. Гэрийнхэн ч угаасаа мэддэг. Тэгээд ерөнхийдөө ингээд явцдаг гэдгийг мэддэг учраас нэг зүйл олон зүйл нэг бодог юм шиг. За энэ Eagles Peak буюу бүрэгдийн оргил гэдэг 11,000 фут өндөртэй гэдэг маань 11,000 фут чинь бараг 3,000 орчим метр өндөртэй юм. Одоо далайн түвшнээс 3,500 ч юм уу те. Америк хүч нөө футээр ярьцдаг штэ. 3.3 фут чинь нэмчрээд. 3.3 фут чинь 1 метр байдаг шиг санаад байна. Тэгэхээр энийг бас манай үзэгчд маань хараарай. Мод ихтэй хад асар ихтэй ийм юм болов. За хүн бол тийшээ ер нь их зүглээд байдаггүй. Зэрлэг амттай ихтэй ийм л газар байлээ л те. За ингээд манай хүн аялалдаа гарсан. Аялалдаа гараад 2 хоногийн дараа аялагчдын байшинд өөр нэг аялагчтай таарад яг л төлөөнийхөө дагуу явж исэн байгаа байхгүй. Тэгээд тэр сүүлд тэр хүн ирлийн үед ярьсан байхгүй. Яг тэр үнтэй таарсан. Тэгээ өөрөө бүхнийг мэдчихсэн гэж байгаа. Яг төлөвлөгөөнийхөө дагуу явж ин цаашаа явах замаач гэсэн мэдчихсэн. За ямар ч байсан уулын оройр бол хөрсөн мөрийг бол олсон байна. Тэгээд цаашаа бол юу болсон тийм тодорхойгүй. Уул орой дээр гараад аав ээж руугаа найзууд руугаа уцтаад төлөвлөж байснараа явлаа. Гэтэ арай жоохон хоцорчлоо. Буух гэсэн би амжихгүй юм шиг байна. Ямар ч гэсэн эндээ хонд юм уу харанхуй болж байна. За тэгээд тиймэрхүү зүйл уцаар ярьсан баг гэрийнхэндээ. За мантай байсан тухай уцаар ярихдаа найздаа хэлсэн баг. Манд за тухай. Тэгээ үзэгдэх орчин бол хязгаарлалт бол болсон. Ингээ ямар тач майхан байсан газараасаа тэр авираа нэг хэсэг алхсан юм шиг байна. Ингээд тэр авираа алхаж байгаад майхнаа олдгоо төөрсөн болов гэсэн зүйл тийм таамгийг гаргаж байгаа юм л та. Тэгээ 9-р сарын 20 багцаа энэ үйл явдал болсон гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ ямар тач Остин бол ирээгүй. Ингээд ар гэрийнх нь бол санаа зовоод түүний ирлийн ажиллагааг бол одоо мэдэгдээд Yellowstone-ийн тусгай малтай газар мэдэгдээд ингээд одоо ирлийн ажиллагаа бол өрнөссөн. Тэгээ паркийн ажилчид түүнийг бол хаашаа явсныг нь мэдчихсэн. Хэр хугацаар явах юм чи мэдчихсэн. За тэгээд за паркийн ажилчид хамт ажиллаж хүмүүс бол төөрсөн гэж юусэн ярихгүй. Тэдний ярьж байгаа зүйл ямар нэгэн зүйл муу юм болсон. Буруугаар ирсэн. Энэ бол амьтны дайралт магадгүй хүний халдлага байхыг ч үүсэхгүй гэж энэ таамаг гаргасан. За ингээ хайх ажил өрнөсөн. Маш хүнд ирлийн ажиллагаа болно гэдгийг бүгд мэдчихсэн. Угаасаа ямар орчинд ажиллаж байгаа бүгд мэдчихэж байгаа учраас. За энэ дэр үнэрч нохтын баг гарсан. Байгаль хамгаалагчд гарсан, дрон гарсан, нисдэг дэргэд ажиллагдсан. Аврах ажиллагаанд бол сайн дурахныг оролцуулаагүй. Яг тэгвэл энэ бол мэргэжлийнхээ оролцох хэрэгтэй ажил гэж үзсэн. Тэгэд энэ дээр яг хөө тэр сайн энэ аврах ажиллагаа удирцсан тэгж ярьсан билээ. Сайн дурынхын хэдийгээр нөгөө ингээд оролцох хүсэл байвч нөгөө мэргэжлийн хандлага гэдэг юм байт юм байна л да. Одоо шинэ нөгөө сайн дурынхын тэргээр хэтэрхийг олох юм бол уул хэргийн гэх юм уу да одоо нөгөө уул мөр баллах юм уу те одоо яг Остны магадгүй гიშгсэн газар дахиад 2-3 хүн гიშгээд явхад л тэр чинь уул мөрийг баллаа хийчих байгаа байхгүй. Тэгээд эдгээр чинь нөгөө сайн дурынхын чинь зохион байгуулалтмуудаа гэдэг юм уу бас тэгээд нөгөө мэргэжлийн биш гэдгээрээ хоцрох магадгүй өөртөө төрөх шалтгаан болох учраас яг энэ алс бөглөө болж байгаа энэ газар ирлийн ажиллагаанд бол сайн дурынхны болж магадгүй. Тэгээд яасан баг. За тэгээ энд бол байгаль хамгаалагчид, аяллаа хөтчнөр, цэргийнхэн, галс өнөөгчд, үнэрч нохот гэдэг багийн хувьд бол аюул сайн баг бүрдсэн байгаа байхгүй. За тэгээд мэдээж маршрутыг мэдчихсэн учраас тийшээ чиглэсэн. За тэнд таа нэгтээ Остныг байж л таа гэж утсан. Ирлийн эхний өдөр Остн майхнаа барьсан, Остны майхнаа барьсан тэр газар очсон. Тэгтээ тэр яг майхнаа барьсан газар, Остны майхнаа барьсан газар мөн үү биш үү гэдэг тэр бол одоо болтол маргаан бол байгаа юм билээ. Ихэнх нь бол мөн гэж үзээд байгаа. Тэгтээ зарим жоохон skeptical гэж ярьдаг гэсэн. Биш ч гэдэг. Тэгээд яг ихэнх хүний үзэж байгаа Остн бол тэнд байсан тодорхой. За майхан олдсон, хоол хүнс, унтлах юм шүү. Гарч ийд ингээд бүх зүйл нь байсан гэж байгаа байхгүй. Остн өөрөө байхгүй. Нэг тийшээ явсан. Тэгээд ямар ч нэг тийшээ бол явсан байна. Тэгээд буцаж ирээгүй тодорхой гэдэг байгаа байхгүй. За ингээ өнөрч нохтын баг ажилд орсон. Энд ч нөгөө хэрэгжилжсэн зүйлсээр үнэрийг авахуулаад ингээл иргэлийн ажиллагаа өрнөж байгаа шүү дээ. За хэсэг хайсны дараа майхан барьсан газраас нэг тийм холгүйхэн гэж байгаа. Эрэгтэй хүнийх бололтой гутлын мөр бас гал төлсөн газар болсон байна.
Гэхдээ яг Остин мөн үгүй гэдэг дээр бас л маргаж байгаа. Тэгээд яагаад майхан руугаа буцаагүй нэг сонирхолтой байсан гэж байгаа байхгүй. Магадгүй тэнд өөр хүн байгаад Остинд халтсан байж магадгүй гэж үздэг байхгүй. Тэнд өөр хүн галт сууж байгаад магадгүй Остин руу халтсан ч юм уу тийм зүйл бас болсон байж магадгүй. За ямар ч гэсэн байгаль хамгаалагчдод гэсэн баг. Зураг тууцыг бол мэдээж хэвлүүлээ линкдэйн дүүн хааж байгаа шүү дээ. Person missing гэл. Тэгээд яг тэр цаг үед бол Yellowstone-д аялж хүмүүсээс мэдүүлэг авсан. Хүмүүсийн дэвшүүлжсэн таамагаар бол Остин төөрсөн. Зүгж байгаа баримжааг алдаад тэгээд одоо бол амьд байгаа гэхдээ хаана байгаа өөрөө ч мэдэхгүй явж байгаа хэрэг. Ингээд эрлийн ажиллагаа өшөө олон мэргэжлийн хүмүүсийг хамруулсан. За уулын орой дээр эрлийг удирж исэн байгаль хамгаалагчид нэг чухал сэжүүрийг олсон баг. Энэ модон дотор хайж агаад ингээд хайсан байдалтай Остины өөрийнх нь бичсэн гар бичвлийг олсон баг. Тэмдэглэлийг. Тэнд бол тэгж бичсэн байгаа. Би гараа бараг мэдрэхээ болж байна. Энд маш хүйтэн байна. Даарч байна гэж хэлсэн баг. Тэгээд эндээс бол нөгөө бүргэдийн оргил уулын цагаагаар мэдээлэл байдлыг мэдээд авчиж болно те. За тэмдэглэлтэй ингэж хэлсэн баг. Мөндөр бороо бүүдэл орж ийн. Энэ бүхнийг хийж гаргахад үнэхээр хэцүү байна гэж бичсэн баг. Ямар ч тач амьдралдаа ийм их манан харж байгаагүй. Тэгээд өөр бол гэсэн энэ их үзэсгэлэнтэй газар би ийм сайхан байгаль харж байгаагүй гэд тэгээд тэмдэглэлийн одоо Остны гар үсэг гэсэн баг. Энэ гар үсэг нь хүмүүс таньсан. Тэгээд тэр дор нь Остн бичсэн байна гэдэг. За тэгэхээр уулын орой дээр байхдаа аав Брайан руугаа ирж байгаа шүү дээ. Тэгээд дуудшууд явуулсан баг. Тэгээд дуудшуудыг сонсох юм бол Остн нэлээд сандарсан байдалтай байсан гэж байгаа. Жохон паниктсан байдалтай байсан. Тэгээд ямар тач их хүүтэн манантай байсан талаар бол найздаа ярьсан. Тэгээд их даарсан бололтой сонсогдсон гэж байгаа. Тэр эрлийн ажиллагаанд орж ирсэн John Lamb гэдэг хүн байгаа байхгүй. Тэр хүний хэлж байгаа бол буруу замаар орсон байх гэж байна. Алхаж байгаад буруу замаар ороод тэгээд тэндээ төрсөн. Тэгээд буцаад явж байгаа талаар бас дуудшууд явуулсан байгаа байхгүй. Дуу хоолойд нь бол сандрал айдсан өнгө мэдрэгдсэн. За тэгээд энэ дуудшуудаас хойш ямар нэгэн холбоо бариаггүй байна. Хинтэж холбоо бариаггүй. Ингээд Остны аав ээж нь бол эрлийн ажиллагаатай танилцаад ямар тач хоёр нислэг дэрэг 100 аврагч, дрон, дулаан илрүүлж камер зэргийг ажилласныг бол мэдсэн. Ингээ 9-р сарын 25 гэхэд Остныг олоогүй учраас эрлийн багийнх нь найдвар тасаад шууд баг Остныг одоо бол амьд мэд олоход хэцүү ингээ 5-6 өдөр болчлоо гэдэг. Энд чинь максимум 96 цаг байна гэж үздэг байхгүй. Тэгэхээр 96 цаг гэдэг чинь 4 хоног шүү дээ, тийм. Ингээ 5 хоног болсны дараа бол шууд олдохгүй байхаа гэдэг найдвар тасарсан л байгаа юм л та. Тэгээд газрын зургийг нь олсон ба. Тэгээ газрын зураг дээр дүрсээр явуулсан байд юм да би энэ тэр газрын зураг дээр нь харах юм бол тэр улаанаар тэмдэглэсэн хэсгүүд байгаа байхгүй. Энэ бол хайсан тэр эрлийн багийнхны хайсан газрууд ингээд хэрэгслээ тэмдэглэсэн баг тэр юм бэ. Тэр хөхөөр тэмдэглэсэн болохоор нислэг тэрэгний хайлтын үед нислэг үүссэн тэр хэсгүүд нь байгаа байхгүй. Тэг ямар ч тач энэ газараар хайсан тийм үр дүн бол гараагүй. Ингээд 10 дугаар сарын 2 гэхэд эрлийн ажиллагааг бол аль байсан. Зогсоосон ингээд ямар ч үр дүн бол гараагүй. За хүмүүсийн гаргасныг таамаг нь бол Остн магадгүй араатантаа таарсан баг. Гэхдээ тэндээс бол ямар нэгэн тэмцлийн мөр одоо цогцос ч юм уу, сэг зэм ч юм уу, хүний үрдэгдэл энтэн таасан яс ч юм уу тийм зүйл олдоогүй. Гэхдээ араатны дайралт хэрвээ болсон байх юм бол өнөрс ногтын баг бол хангалттай олчтой. Тэгээ тийм зүйл бол өнөрс ногтын баг болоогүй. Харин юу нас орсныхан дараа магадгүй амтын ирж идсэн бол одоо үлгэглэж тал талын шин тараа шүү дээ. Scavenge гэж ярьдаг шүү дээ. Scavenge хийх юм бол ингээд тараачдаг. Гэхдээ ийм тохиолдол бол ноход бол яаж игээд олдог гинэ. Өнөрс ногтын баг бол энэ дээр олоогүй. За Брайны одоо юу хэний аав Остны аав Брайан өөрөө сайн дурынхаас бүрдсэн багийг бүрдүүлж эрлийг үргэлжлүүлэх хүссэн боловч Yellowstone үндэсний цэцэрлэг хүрээлэнгээс энийг зөвшөөрөхгүй. Шууд хариуцсан. Энэ сайн дурынхан бол орж болохгүй. Ингээд 10 дугаар сар гарсан учраас цагаагаар мэдээж хүүтэрсэн, цас орсон. Ингээд эрлийн ажиллагааг зогсоох энэ бас тэг шалтгаан угаасаа болсон ойлгомжтой. За Остны байж болох бүх газрыг үзэж харсан. Тэмдэглэл, майхан, эд хэрэглээс өөр зүйлэг бол олоогүй. За аав нь хавар болж байгаа шүү дээ. Дараа жилийнх нь хавар болж байгаа шүү дээ. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан гэсэн паркийн удирдлага бол энэ тохиолдолд бид нэр амьд хүн биш ээ. Цогц хайж байгаа учраас одоо эрлийн ажиллагааг явуулахад бол хэцүү байна гэдэг. За ямар ч байсан бол Остны хувьд бол
дөрөвдийн үеэр бол гарч чадсан гэдэг нь тодорхой. Байханга бариад хонсон бол тодорхой. Аав ээж бол найз руугаа залгасан, дуучууд явуулсан. Дээрээс нь тэмдэглэл олцсон. За оосных байж магадгүй гутлын мөр олцсон. Бас тэмдэглэлийн дэвтэр нь майхан байсан газараас холгүй олцсон. Модонд оролцож байгаа шүү дээ. Тэгээд өөр тоймтой зүйл байхгүй. Майхнаа бариад нэг удаагүй юм шиг байна. Тэгээ хаашаа ч явсан, эргэж ирээгүй. Басны гаргасан таамаг нь нөгөө модон дотор юм хавцлууд их байдаг. Хавцалж явахдаа юм нэг жалгах шиг юмуд их байдаг юм байна. Тийшээ унаж бэлтээд нас барсан бах магадaltaй үздэг байхгүй. Унаж хүнд гимтээд тэгээд олдоход их хэцүү газар байж болох юм а гэсэн таамаг байгаа. Гэхдээ хүмүүсийн хамгийн их баримталж байгаа таамаг бол цагаагаар хүнд төвцөлд төөрөөд улмаар бол осгож нас барсан байх магадaltaй гэж. Энэ таамаг бол нэлээ явдаг юм билээ. Тэгээд төөрсөн, сандарсан энэ ч гэсэн сэтгэл санааныхан байдал бол нөлөөлсөн. Ингээд одоо байгалийн элемент гэж ярьдаг шүү дээ. Үлсэн, даарна, ингээд осолцыг элементүүдэд дийлэгдэж улмаар бол нас барсан байх магадлал өндөрөө гэж ийм тайлбарлалыг өгсөн байна л да. Тэгээд зэрлэг амьд бариулсан гэдэг таамаг бол мэдээж маш хүчтэй хэвээрээ бол явж байгаа. Ямар тач аав Брайан нь бол сайн дурын аврах ажиллагааг үргэлжлүүлэхийг маш их хичээсэн. Үр дүн гараагүй, паркийн удирдлага зөвшөөрөөгүй. За ингээд хүмүүс бол бас л хуваагдаж байгаа. Одоо нэг хэсэг бол паркийн удирдлагын шиг гаргасан шийдвэр бол зөвөө. Энэ бол цаашдаа ингээд одоо бас энэ сайн дурынхаас бүрдсэн багаас хүн амьтан төөх, эрсдэх, эрүүл мэндээр амнасаараа охрох юм эрсдэлтэй учраас энэ шийдвэр зөв байсан гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь бол буруу гэж нөгөө хоёр хуваагдал бас энэ дээр маргаан болж байгаа ийм зүйл байна. Ямар ч одоо болтол Остноос олдсон зүйл, Остон Кингээс олдсон зүйл юусоо байхгүй. Ингээд ийм 22 настай ийм маш их гэрэл дээрээ дүүхлэжсэн юм залуу бол ингээд Yellowstone-ийн маш бөглөө хэсэгт ганцаараа аялахаар яваад эргэж ирээгүй. Тэгэхээр энэ дээрээс бид нар бас сурамж авах юм юу гэхэл мэдээж ганцаараа явж болох. Энэ хүндэтгэл бол туршлага бол байгаа. Хаашаа явж байгаа бол хэлсэн. Одоо өмнөх алга болж байгаа хэрэгүүдээс ялгаатай гэсэн ч гэсэн ингээд эрлийн баг ингээд олоогүй. Хэрэгжилжсэн эд зүйлсийг л олсон ийм л юм хэрэг байна. Тэгэхээр ганцаараа явахгүй байх гэдэг айгуу том сурамж байгаа байхгүй тийм. Ганцаараа явах, олоолаа явах тийм. Хэсэг хүмүүстэй хамт явах гэдэг нь тиймэрхүү байдлаараас ер нь явбал зүгээр юм болов гэсэн энэ хэргийг судалж хатууд надад тэгж л бодогдсон л да. Тэгэхээр нөгөө яг л бидний бас нөгөө зэрлэг байд тайгаад алга болсон хүмүүсийн адилаар энэ Остон Кинг тохиолдсон энэ зүйл бол ингээд Остон Кинг яг юу тохиолдсон ингээд мэддэхгүй хэвээрэл өнөөдрийг хүртэл явлаа л да. Ингээд өнөөдрийн дугаарыг бичгээд ерөөхдөө за Brian's Mysteries and Adventures on Trail гэдэг подкаст байдгийг. Тэр подкастны нэг дугаарыг ашигласан. Тэгээд Yellowstone-ы тухай нэг нийтлэл бас олж уншсан. Дээрээс нь архив гэсэн Ужас of Тайгэ гэдэг тэр дугаарыг бол ашигласан. Дээрээс нь Missing Void гэдэг бид бас өмнө нэлээд ашиглаж байсан. Тэр одоо подкастнаас ашигласан. Ингээд ерөөдөө дөрөв за Википедиад бараг 5 гэж суулж бас өдрийн хэрэгүүдийг одоо бэлтгэхэд ашигласан. За тэгээд үзэгчид бас таалагдсан баг гэж найдаж байна. Бас сурамжтай байсан баг гэж бодож байна. Баярлалаа гэж байна. Ингээд ер нь ямар нэгэн байдлаар бид нар ч бас их өөр руу явдаг шүү дээ. Яг зам болохоор тийм болохоор монголчууд бид нар ч айгүй их чухал мэдээл болж таарлаа л да. Энэ саяны хэрэгүүд бол тий. Тэгээд Оросын онцгой байдлаас гаргасан тэр одоо нөгөө жигсаалтууд байсан дуу чимээ чагна тэгээд чиг баримжаагаа байгалийн тэмдэгт буюу тэр байгалийн угаар чиг баримжаа ширгүүс модод авирахыг харц гэдэг юм уу тий. За ингээд уанзаараа цохом суул мөрүүлдээ дээрээс нөгөө юу яа горхоо дагаад байвал гол дээр очино голоо дагаад байвал ямар нэгэн суурин байж таараа гэдэг шиг тий. Дээрээс нь мөн одоо бэлтгэл сайтай яв одоо зайлшгүй шаардлагатай юмнуудын жагсаалтаа гаргаад заавал тэднийг авч яв анхны тусламжийн хайрцаг чүдэнц эдэж уух зүйл дээр бол одоо хатаасан жимс сухарыг ус тий. Ингээд ийм зүйлсүүдийг бол зайлшгүй авч явах. Тэгээ энэ бол надад айгүй тийм ер нь манай үзэгчдэд ч гэсэн айгүй хэрэгтэй юм мэдээлэл болсон болов уу гэж би бас бодоод байна л да. Энэ дээр нэлээ олзуурхаж бас хүлээж авсан. За ингээд бид нарыг энэ хүртэл шинтэн сонссон үзэгч нартай баярлалаа. Тэгээ дараачихаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.